За сайн байцгаана уу? Нэмэ ТV Солонгос улсаас мэдчилж байна. За өнөөдрийнхаа дугаараар та бүхэнтэйгээ уулзч байгаадаа маш их баяртай байна. За өнөөдрийн сэдэв маань Солонгос эмэгтэй болон Монгол эмэгтэй ялгаа ба онцлог. Мэдээж Солонгост амьдарч байгаагийнхаа хувьд өөрийнхөө бас ажиглаж мэдснээр Солонгос эмэгтэй ер нь ямар байдаг юм бэ гэдэг талаар илүү их мэдээлэл та бүхэнд очих бах. Яа тэгэхээр энэхүү Солонгос эмэгтэйчүүд яг ямар байдаг юм бэ? Хоол ихтэй сайн уу ч гэдэм үү те нөхөртэй халамжтай юу ч гэдэм үү бас маш их асуултууд надад бас ирдэг байгаа. За тэгэхээр багч ихсэн мэдээлэлтэй болно гэж найдаж байна. Нийтд нь 7 топик 7 юугаар түлхүүрүүгээр ярьцгаая. За хамгийн нэгдүгээрт нь болохоор гэрийн ажил. За Солонгос эмэгтэйчүүд болохоор гэрийн ажилдаа ер нь жоохон муу байдаг. Монгол эмэгтэйчүүд хажууд нь маш цэвэрч нямбай ажилсаг. Тэр тал дээр монгол эмэгтэй болохоор илүү байдаг. За яа тэгэхээр бид нэр болохоор хүүхэд байгаасаа эхлээд ээж аав нар маань ер нь монголчуудын ёс монголчуудын заншил за мөн монголчуудын тэр маань бол соёл юм болов. Яа тэгэхээр бид бүхэн бол багаасаа дүүгээ харч за багаасаа ингээд хоол унд хийж гэр орон цэвэрлэх бол ерөнхийдөө эмэгтэй хүүхдүүд бүр хийдэг тийм зүйлсэн шүү дээ. Би л бага 7 8 тагаас ч юм уу анх ингээд тоос тоосоо арчих шалаа арчих, хогоо шүүрдэг, хог асгах ч гэдэг юм гая тагуух зэрэг маш олон жижиг зүйл ингээд ээж маань зааж өгдөг. За энэ болохоор ганцхан манай ээж биш. За Монголын баг бүх эмэгтэйчүүд ингэж хүүхдүүдтэй зааж өгдөг байгаа. За тэгээ бусад орныг бодох юм бол Монгол ээж нар гэх юм уу ерөнхийдөө хүүхдүүдтэй эрт гэрийн ажил эдрийг бүгдийг зааж өгдөг шүү дээ. За тэгээ дээрэс нь дөнгөж нэг 15 6 хүрээд ерөнхийдөө хоол хийж эхэлдэг. За тэгээд миний ч гэсэн хамгийн анх хийж байсан хоол болохоор будаатай шүлээдэг. Ээжийн бие өвдөд нэг өдөр ээжийнхаа заавраар будаатай шүл хийж исэн. Тэр утгаараач тэр Солонгост бол тийм биш байдаг. Яг миний үеийн 20 эдтэй 30 эдтэй бүсгүүчүүд болохоор Солонгост бол нийлэнхүү ихэнх хувь нь хоол хийж чаддаггүй. За мөн гэрийн ажлыг бол зөвхөн хүнтэй суусныхаа дараа ер нь хийж эхэлдэг. Тэр ч утгаараа эхлээд гарт ороогүй байдаг гэх юм уу. Манай Монгол бүсгүүчүүд нь болохоор хаа явсан ч ерөнхийдөө цэвэрч нямбай тэгээд гэр нь маш их цэвэрхэн тохилог. За ингээ байнгын ерөнхийдөө өдөр алган цэвэрлэгээ хийдэг гэдэг идрээ шалгуундаа байдаг. За Монголд амьдардаг бас Исаны ажилтай айл нүлгэлтийн ажил гэдэр хийдэг хүмүүс бол мэдж байгаа ах. Солонгос айлууд бол ингээд яваад ороход ерөнхийдөө хизээ хамгийн сул цэвэрлэгээ хийсэн мэдгэдэггүй маш их тийм хөвлөрсөн. За мөн маш их новштой байдаг. Ер нь солонгос хүмүүс хувцас хунаар эд зээл маш их ер нь авдаг. Тэгээд хүүхдийн тоглоомч гэдэг юм уу тэр ч утгаараа гэр нь бол маш их новширхаг байдаг. За тэгээд гутал маш их авдаг. Гутал маш их зэрэг Тэгээд ерөнхийдөө айл нүлгэлт хийж байсан хүмүүс бол мэдж байгаа ах. За тэгээд эмэгтэйчүүд нь болохоор ихэвчлэн тийм цэвэрлэгээний байгууллага эдэр дуудаж их цэвэрлэгээ хийдэг ч юм уу яг гардаад Монгол эмэгтэйчүүд шиг цанхаа угаадаг өдөрч юм уу их цэвэрлэгээний өдөрч юм уу за ингээд ерөнхийдөө яг цэвэрлэх тал дээр жоохон сул байдаг шүү. Яад гэхээр бас энд бас соёлын онцлог бас явна. Яа тэгэхээр Солонгос өмнөх үе манай ээж эмээнэрийн үеийнх нь бол амар ажилсаг зүгээр сууж чаддаггүй. За тэгээ тариаланч хүмүүс тариалан соёлтой шүү дээ. Тэр ч утгаараа маш их завгүй ингэж хоолоо хийн хүүхдэд засарна. Ерөнхийдөө өмнөх үеуд нь эмээнэр манай нөхрийн эмээчүүд юм уу ээж эмээнэрийн үе нь болохоор бүх зүйл нь ер нь эмэгтэй хүний нуруунд дээрсэн. Тэгээд энэ 21-р зуун гарснаар энэ бүх энэ соёл нь бас ерөнхийдөө багаар алга болж эрэгтэй эмэгтэй хүний эрх нь бас ерөнхийдөө сүүлийн үед маш их ижилхэн төвшөнд ирж байгаа. За тэгтээ Солонгос маань арай ямар ч байсан эцгийн эрх зас хэвээр байгаа. За тэгээд эмэгтэй нь бол ерөнхийдөө хүүхэд асрах гэр бүлдээ хоол унд хийж өгөх. За тэр бүх үүргийг бол эмэгтэй хүн хүлээдэг. За тэгээд эрэгтэй нь бол хөвчлэн гэр бүлийнхээ санхүүгийн бүх мөнгө санхугаа бүгдийг эрэгтэй нь бол нуруунд дээр авч үрж авдаг. Гэрийн эзнийхээ өөрийг маш сайн хийдэг гэж хэлж болно. За тэгээд
Хоёрдугаарт нь болохоор хүүхэд асрах. За хүүхэд асрах тал дээр бол солонгос эмэгтэйчүүд хөвчлэн Монголтай ер нь аль төстэй өөрийнхөө төрсэн ээжийнхээ тусалцааг маш их авдаг. За мөн улсаас нь бас асрагч авах хөтөлбөр асрагч авах зориулсан мөнгө дээр улсаас өгдөг болохоор мэдээж хамгийн одоо хүүхэд ой хүртэлч гэдэг юм уу. За ер нь нас хүүхэд асрагч маш их авдаг. За тэгээд хүүхэд асрагчийг болохоор цэцэрлэгт хүргэж өгөх, хоол хийж өгөх, хоолыг нэдүүлэх, за мөн цэцэрлэгээс нь авах зэрэг ялангуяа ажил хийдэг ээж нар бол хүүхэд асрагчийг зайлшгүй одоо авч хэрэгэлдэг. За мөн солонгос ээж нар болохоор маш их мэдээлэлтэй гэдэг байна. Маш их мэдээлэлтэй. Тэгээд хүүхэд асрах тал дээр ерөнхийдөө бол Монгол ээж нараас дутхгүй. Тийм Монгол ээж нар ч их сайн маш мундаг шүү дээ. Одоо ганцаараа хэдэн хүүхэд бүх олон хүүхдээ өсгсөн ээж нар ч байна. За мөн хар багаасаа ээж болоод ингээл бүхий л одоо гэрийн ажил бүх зүйлээ ингээд амжуулаад явдаг тий. За тэгтээ солонгос эмэгтэй хүмүүсийн нэг онцлог нь болохоор байнгын ерөнхийдөө суралцах чадвартай. За тэгээд янз бүрийн одоо суралцах тийм зүйлүүдээс үргэлж шин зүйл суралцаж за мөн хүүхдүүдийнхаа боловсролд маш их хөрөнгө оруулдаг. За тэр нь хөрөнгө оруулалт гэдэг нь юу вэ гэхээр одоо насанд нь тохирсон одоо тоглоом мааш ч бай тээ насанд нь тохирсон ном бол өстой зайлшгүй байдаг зүйл солонгос айлуудад ингээд ороод үзэхэд бол хамгийн их байдаг зүйл болохоор тоглоомоос илүү ном байдаг. Хүүхдүүд нь дөнгөж 2-тай 3-тай 4-тай ч гэдэг юм уу те жоохон хүүхдүүдтэй ер нь хэрнээсээ хамгийн их авч өгдөг зүйл бол ном байдаг юм аа. За тэгэхээр солонгос ээжнээс бас авах зүйлс маш их байдаг аахгүй юу? Одоо Монгол ээж нарыг бас ингээд ажиглаад ахад хүүхдтэйгээ тоглож чадахгүй одоо юу яаж тоглохоо мэдэхгүй ч гэдэг юм те. За тэгээд хүүхдээ одоо яаж цаатуулах уу, яаж тоглох уу гэдэг тийм мэдээлэл маш дутмаг байдаг. Солонгос ээж нар болохоор Moms Cafe одоо сүүлийн үед Монголд яваад байгаа ингээд Facebook дээр mom group гэдэг байдаг шүү дээ. Тиймэрхүү одоо блог групп тийм сошиал ертөнцид маш идэвхтэй байдаг. За тэгээд хоорондоо мэдээлэл маш их солилцоод ерөнхийдөө бас хүүхдийн одоо насанд нь тохирсон тийм боловсролын номыг бол өөрөөсөө бас уншдаг. За тэгээд тэрхүү номноос насанд нь тохирсон одоо тоглох одоо арга те янз бүрийн ингээд тоглоом за мөн заавал дэлгүүрээс тоглоом худалдаж авч мөнгө өрөхгүйгээр гэртээ байгаа зүйлсээрээ тоглох зэрэг иймэрхүү мэдээлэл бол солонгос ээж нарт маш их байдаг. Жишээлбэл одоо бага насны хүүхэдтэй далайн байцаа те далайн байцаа ингээд ванда дүүргэж агаад хүүхдүүдтэй ингээд усанд оруулаад те тэгэхээр хүүхд ингээд далайн байцааг бариад нэг юм халтарсан нэг тийм сонин мэдрэмж штэ. Тийм болохоор тэр мэдрэмжийг хөгжүүлэхэд одоо ашигладаг ч гэдэм юм. За мөн хүүхдийг заавал тоглоомор биш гурилаар тоглуулах, гурил асгах те. Эсвэл гурил ингээд Play-Doh гэдээ баримлын шавар байдаг штэ. Тэрэн шиг адилхан гурилыг ингээд гой зуураад хүүхдтэй өгөө. Тэгээ хүүхд ингээд барьж мэдрэх нь одоо хүүхэд нэгээс одоо 3 насны хүүхдэд бол маш их ер нь тустай байдаг. Тархины хөгжилд бол маш их хэрэгтэй тийм тоглоом байдаг. За тэгэхээр би бол өмнө нь бол иймэрхүү зүйлс бол сайн мэддэггүй байсан. Тэгээд яг солонгос төрөөд ингээд солонгос байгаад ирэхээр иймэрхүү зүйлсийг одоо солонгос ээжнээс маш их сурдаг. Тэгээд дээрэс нь бас ном их унших хэрэгтэй. Хүүхдийн хүмүүжил бол ном. За тэгэхээр хүүхд тасрах тал дээр солонгос ээж би бас илүү нэг оног өгмөр байна. За тэгээд хүүхд тасралт дээр ганц одоо тоглох хүмүүжлэхээс гадна дээрэс нь бас хооллолт амар чухал байдаг. Тэгээ хооллолтыг бол солонгос ээж нар яг л тэр ном дүрмийн дагуу ерөнхийдөө өгдөг. За тэр утгаараач тэр солонгос хүүхдүүд ерөнхийдөө хоол ундыг бол кулгуруу буюу төрөл бүрийн витаминлэг хоол хүнс амтдаг. Ганц одоо монгол хүмүүс чинь ерөнхийдөө бандангаар одоо ингээл тэ хоолнд оруулаад бантан л идэвхтэй тэр бол маш их буруу. Янз бүрийн одоо ногоо, жимс одоо юу гэдэг сүүсүүн бүтээгдэхүүн бүгднийг насанд нь тохируулаад маш олон төрлийн амин дэмэг нэгэн зэрэг өгдөг. Ерөнхийдөө надад бол энэ маш их таалагддаг. За тэгээд солонгос ээж нарын хооллолт бол хүүхдэд маш гоё яг зөв таардаг. Би ч гэсэн нөгөө юунуг хүүгээ бол ерөнхийдөө яг солонгос ээж нарын аргаар ерөнхийдөө хоолнд болоо оруулж одоо ч гэсэн хоолыг бол тэгээд удирдах явдаг. За гол нь юуны Монголд амьдарч байгаа хүмүүсийн бичин мэдээж Монголын соёл, Монголын зан заншил мэдээж чухал. Гэхдээ бас өөр орны эмэгтэйчүүд бас хүүхдүүдтэй яадгийн гэдгийг бас мэдээд аваад хэрэгжүүлэхэд бас зүгээр юм болов уу гэж бодлоо. За тэгээ дээрэс нь
солонгос ээжнэр бол нөхөртөө үүрэг хариуцлагыг маш сайн өгдөг. Хүүхэд харахтай ганцхан эмэгтэй хүний ажил биш гэж бол хэлдэг. За тийм болохоор 50% хүүхэд харахтаа ч гэсэн эрэгтэйчүүд нь бол ерөнхийдөө маш сайн оролцдог. За тэгээд хүүхэд төрлөө л ерөнхийдөө нөхөр бол маш сайн тусалдаг. За ер нь ихэнх хүмүүсийг хараад ахад солонгос аав нартай солонгос нөхрүүд бас хүүхдийн хүмүүжилд маш сайн оролцдог. Хүүхдтэйгээ тоглохтой, за мөн хүүхдтэй одоо ном уншиж өгөх ч юм уу. За хүүхдээ усанд оруулах юу гэдэг ингээд ерөнхийдөө үүрэг хариуцлагуудаа бүгдийг хуваагаад авдаг. Монголд болохоор ерөөсөө л гэрийн ажилч дээр те хоол хийгч дээр хүүхэд харагч дээр бүгд эмэгтэй хүний нуруунд дээр очдог шүү дээ. Тийм болохоор энэхүү ачааллыг багасгаж нөхөртөөгөө хамтдан хийгээрэй гэж бас хэлмээр байна. Манай монгол эрчүүд ч гэсэн ухаантай юм чинь эхнэрээ энэ хүнд ачааллт бас орхихгүй байхаа гэж найдаж байна. За 3 дугаарт нь нөхөрт халамж. Солонгос эмэгтэйчүүд болохоор нөхөртөө маш их халамжтай байдаг. За мөн яг одоо хурмаа одоо хийгээл гэрлэлэл болж ерөнхийдөө нөхрийн эрүүл мэнд эхнэрийн гарт ордог. Эхнэрийн гарт одоо нөхрийн одоо юу гэдгийг ерөөсөө л урт амьдрах те өвчин тусахгүй байх эрүүл мэнд бүх зүйл эмэгтэй хүнд үүрэг хариуцлага нь ирдэг гэсэн. Тэрийгээ солонгос эмэгтэйчүүд маш сайн ухамсарладаг. За тэгээд яа тэгэхээр одоо эмэгтэй хүүхэд гаргаад гэртээ байх хугацаанд ерөнхийдөө солонгос эрчүүд бол бүгд мөнгө олох үүрэгтэй гэдгээ маш их ухамсарладаг. За тэгээд бүгдээрээ ерөнхийдөө одоо юу ажил хийн мөнгө олох хэвээр хүүхдүүдэд хийжих хэвээр эхнэр хүүхдээ одоо ингээд дааруулахгүй те сайн сайхан одоо тулаахан гэрт за дээрээс нь байр хаалтай ингэж амьдруулах зам хүүхдүүдтэй боловсролт нь маш их мөнгө зарцуулдаг учраас маш их мөнгө олох шаардлагатай. Тийм болохоор эрэгтэй хүний одоо эмэгтэй хүнээс илүү эрэгтэй нь гадаа гарч ажил маш их хийдэг. Солонгост бол энгийн үзэгдэл. За тийм болохоор солонгос эмэгтэйчүүд нөхрийнхаа өгсөн цалинг одоо ингээд өөрөө ингээд хоол хүнс бүх юмдаа зарцуулах нь шүү дээ. Хоол хүнс хадгаламж нөхөртөө өгөртөө хүүхэдтэй ингээ бүгдийг зарцуулах шаардлагатай байдаг. За тэгээд үүнийг ингээ тухайнтай зарцуулаад эмэгтэй хүн бол нөхөртөө одоо эрүүл мэндэд нь анхаардаг гэсэн үг. За тэгээд эрүүл мэндэд нь бол нэгдүгээрт мэдээж хоолоор анхаарна. Хоол тэгээд хоёрдугаарт нь одоо тэжээллэг одоо витамин дээр одоо нэмэлт витамин амин дээр бид бас нөхөртөө өгдөг. За та бүхний бас сайн мэдэх хунсам гэдэг нөгөө хүн орхоод солонгосоос алдартай шүү дээ. За тэгээд эрүүл мэндэд сайн бүтээгдэхүүн маш их байдаг. Тэр бүх зүйлийг одоо эмэгтэй нөхрөө ажилд нь явахаас өмнө босоод яг кинонд гардаг шүү дээ. Упа энийг уугаад яв те. Энэ жуусаа уугаад яв. Одоо энэ имээ уугаад яв. За энэ юу хүн орхоод байгаа өглөө уугаад яв. Тэгээд орой эрэхт нь хоолны дараа чи энийг уух хэвээр ямар сармисны ханд юу гэл янз янзын нэг тийм уламжлалт бүтээгдэхүүнүүдээ бас нөхөртөө маш их өгдөг. Тэгэж ерөнхийдөө яагаад тэгж өгч ийна гэдэг чинь нөхөр нь эрүүл ах юм бол тэр гэр бүл бат бөх байх нь шүү дээ. Нөхөр нь эрүүл ээжиж мөнгө хийж мөнгө олж ажиллаа хийн. За урт удаа наслана. За тэр ч утгаараа тэр нөхрийнхээ эрүүл мэндэд маш их анхаардаг. За тэгээд бүгдээрээ ерөнхийдөө даатгалд орсон байдаг болохоор ямар нэгэн одоо осол аваар те эсвэл маш хүнд өвчин зэрэг бүх юмыг эртнээс солонгос хүмүүс бол бэлддэг. Тийм болохоор ерөнхийдөө хурмаа хийснээс хойш хоёр биенийхээ бол даатгалыг бол маш сайн би одоо за мөн даатгалыг маш сайн одоо даатгагдсан байдаг. Зүгээрш нэг улсын эрүүл мэндийн даатгал биш, нэмэлтээр заавалчгүй даатгалд ордог. За даатгалын талаар би ерөнхийдөө дараа нь бас тусдаа видео оруулъя. Маш их хэрэгтэй мэдээлэлүүд байдаг. За тэгээд хүүхэд ч гэсэн бас гидсэн байхаас ахуулаад эрүүл мэндийн даатгалд ордог юм аа. За ийм байна. За тэгэхээр Монгол эмэгтэйчүүд маань ч гэсэн ерөнхийдөө нөхөртөө маш халамжтай байдаг шүү дээ. Дуртай хоолыг нь хийж өгөх те. Ингээд хоол унд бүх юмар нь одоо сайн хангах ч юм. Энэ бол мэдээж хэрэг юм үйл учраас солонгос эмэгтэй Монгол эмэгтэй ерөнхийдөө адилхан нөхөртөө халамжтай гэж бодож байна. Дөрөвдүгээрт нь болохоор сэтгэл зүй. За сэтгэл зүйн тал дээр яа харахгүй Монгол эмэгтэйчүүд бол маш хүчтэй. Дэлхийд бараг хааж байхгүй тийм хүчтэй сэтгэлийн тэнхээтэй хүмүүс бол Монголын эмэгтэйчүүд юм а гэж хэлмээр байна. Маш хэцүү нөхцөлтэй, маш их одоо стресстэй орчинд за мөн ингээд ерөнхийдөө Монгол эмэгтэйчүүдийн захиа эдгээр надад бас ирдэг. Нэргүй иймэрхүү захиануудыг уншиж байхад ч гэсэн нөхөртөө ерөнхийдөө маш гомдсон, за халамж хайр дутсан, за эсвэл нөхөр нь ажил хийдэггүй, мөнгө олдоггүй, эмэгтэй нь ганцаараа гэр бүлээ аваад явдаг ийм гэр бүлүүд маш их
айл өрхүүд маш их байдаг. За тэгэхээр Монгол эмэгтэй яа харахгүй гадаа гарч ир гэртээ орч ийм болдог маш юм хэцүү үед ерөнхийдөө амьдарч байгаа. За тэгэхээр Монгол эмэгтэйчүүдтэй сэтгэлийн хаттай байгаад нь баярлалаа гэж бас хэлмээр байна. За яа тэгэхээр солонгос эмэгтэйчүүд болохоор миний харснаар ажигласнаар бол маш амархан юмд стресстэй. Юм л бол стресс гэж ярьдаг. За юм л сэтгэлийн дарамт, юм л бол гутрал, сэтгэл гутралд орчлоо гэж ярьдаг. За телевиз мэдээлэлээр ч гэсэн байнга гардаг. За тэгэхээр юунд гутарсан гэдгийг ингээд хараад үзэхээр одоо юу гэдэг бид нарт одоо надад жишээ нь те бид нарт Монгол эмэгтэйчүүдэд болохоор за байдаг л асуудал шүү дээ. Юун сүртэй ингэчмээр тийм жижиг асуудал стресстэй яваад байдаг. Ерөнхийдөө сэтгэлийн хат муутай одоо гэсүг. За тэгээд эрэгтэй нь одоо жишээлбэл анх суугатаа баян байжгаад нөхөр нь ингээд бизнес нь дампуурчлаа гэж бодъё те. Дампуураад ингээд бүр тэг заагаад бөө өөр ширэнд баригдаад ингээд ерөнхийдөө ихэнх солонгос эмэгтэй хүмүүс гэрэлтэй цоцлуулдаг. Яа тэгэхээр маш их өөр ширнээс айж те. За мөн өөр хүүхдийнх нь цааш эрүүл үсэг орчин те. Одоо юу гэдгийг мөнгө төгрөгийн хомсдол зэргээс айж ихэнх эмэгтэйчүүд бол гэрэлтэй бол цоцлуулдаг. Тэгэхээр солонгос эмэгтэйчүүд бас амар айхтар гэсэн үг. Хайр сэтгэлээс илүү бодит байдлаа илүү хардаг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр хичнээн хайртай ч гэсэн бодит байдал юм болохоор одоо юу гэдгийг хүүхдээ аваад саллаач гэдэг юм. Эсвэл хүүхдгөө зүгээр салдаг ч гэдэг юм. Ерөнхийдөө маш тийм тохиолдлууд маш их байдаг. Маш ихийг харсан би өөрөө ч гэсэн. За тэгээд Монгол эмэгтэйчүүд болохоор хайр сэтгэлтэй л байх юм бол бүгд зүйлийг даваад гарна гэсэн тийм сэтгэлийн хаттай байдаг шүү дээ. Тэр нь бол сэтгэл одоо юу гэдгийг сэтгэл зүйгээр ярих юм бол Монгол эмэгтэй хамаагүй илүү сэтгэлийн хаттай, зоригтой, хүчтэй гэж хэлмээр байна. За тэгээд яг одоо зовж байгаа тийм эмэгтэйчүүд байх юм бол та нар чадна шүү. Үүний одоо завсны эцэст жаргана гэж те тэмцээрээ, жаргалын төлөө тэмцээрээ тэгээд хүчтэй агаарэ гэж бас хэлмээр байна. За ингээд дараачих нь түлхүүрэг болохоор мөнгө санхүү байгаа. За мөнгө санхүүгийн тал дээр бол яа харахгүй солонгос эмэгтэйчүүд биднээс илүү Монгол эмэгтэйчүүдээс илүү. Яа тэгэхээр энэ бол юуны бидний угаасаа буруу биш. Манай нийгмийн тогтолцооны одоо тий ээж аавын ч гэдэм ер нь тэр боловсролын бүх зүйл бол нөлөөлж байгаа. Монгол хүмүүс ганц эмэгтэй гэлэхгүй эр эмгүй ер нь санхүүгийн маш мэдлэг муутай байдаг. Банк гэхээр зөвхөн л одоо юу гэдэг тогны мөнгө төлөх гэж ч гэдэм үү тий халамжийн мөнгө авах гэж ч гэдэм үү нэг тийм сонин ингээд зүгээр ингээд ийм үйлчлэгээний байгууллага гэж боддог. За тэгтэл банк бол таны амьдралыг бол бат бөх байлгах тийм зүйл бол банк гэдэг юм аа. За тэгээд банк санхүү, мөнгө санхүү гэдгийн тал дээр бид нар бол мэдлэггүйгээсээ болж маш их зүйл дээр алддаг. Эрт хадгаламж нээгүйгээсээ тий хадгаламж хийдэггүйгээсээ одоо эрсдлийн хадгаламж байдаггүйгээсээ ямар нэгэн хэрэгтэй ямар нэгэн ингээ гинтийн одоо осол юу байдгийг гинтийн мөнгө хэрэгтэй одоо ингээ болоход бүгд хүнээс зээлдэг. Тэр тал дээр ч гэсэн энэ бол маш их хасах байдаг байна. Яагаад гэхээр энэ тал дээр бол нэг заагаад байдаггүй нийгэмд ерөөсөө хадгаламж гэж юу юм бэ? Зээл гэж юу юм бэ те? Одоо юу гэдгийг зээлийн карт гэж юу юм бэ ч гэдэг юм уу. Ерөнхийдөө иймэрхүү мэдээлэлд маш хомс байдаг. Миний үед ялангуяа юу ч байгаагүй. Одоо бол Монгол улс маань арай бас хөгжөөд иймэрхүү төрлийн мэдээлэлүүд их болоод одоо бидний дүүнэртэй 10 жилийнхэн мань болохоор яг ингээд бидний насан дээр ихээр хамаагүй шал ондоо байна. За тэгэхээр солонгос улс маань мэдээж хөгжлөөрөө дээгүүр явдаг учраас яг үүнийг дагаад хувь хүний одоо тэр мөнгө санхүүгийн мэдлэг маш өндөр байдаг. За би түүнийг бол маш олон жишээн дээр харж ирсэн. Анх нөхөртэйгээ ч гэсэн танилцаад ерөнхийдөө ингээд сууж ахад манай нөхөр дөнгөж одоо юу гэдгийг тухайн үед танилцаад бид хоёр манай нөхөр чинь 23, 24-тэй байсан байна уу? Тийм байхад дансандаа бараг 40, 50 сая вонтой тийм хүн байсан. Тэгэхээр тийм 20 эдхэн настай хүн залуу хүн яаж тийм их мөнгө цуглуулдаг байна гэж би бол маш гайхажсэн. Тэгэхээр өөрийнхөө одоо цэрэгт тусгайгийн цэрэгт байсан бүхий л цалингаа хадгалдаг, байнгын хадгалдаг тийм ерөнхийдөө
туршилтай. За тэгээд Солонгост амьдардаг одоо монголчууд маань, Солонгост ажилладаг монголчууд маань хамгийн сайн мэддэг зүйл нь солонгос хүмүүс мөнгийг нэг тийм амархан үрээд идэг, зарлалтаад идэг хүмүүс биш. Дээрэс нь мөнгөтэй маш ухаалаг харьцдаг. Дээрэс нь хадгаламжгүй солонгос хүн гэж бол бараг байхгүй. Ерөнхийдөө бүхий л амьдралынхаа туршид ажил хийж байгаа л бол мөнгө хадгалдаг. За тэгээд жишээлбэл нөхөр нь одоо ажилдаг гэсэн шүү дээ. За нөхөр нь ажиллаад сард 5 сая вон ч 4 сая вон ч ингээд олоход эхнэр нь тэр мөнгийг яаж хийж агаад хоол унд одоо байрны түрээс төлбөр бүх зүйлдээ зарцуулаад одоо сая вон үлдлээ гэж батсан ч гэсэн сар болгон 200 сая, сар болгон 300 мянгыг хадгалдаг. Яагаад хадгалтын тэр чинь цаашдаа байр авах хэрэгтэй, цаашдаа үр хүүхдийнх нь боловсралт хэрэгтэй, дугууланд явуулж гин те, дунд сургууль, их сургууль гэх бүх төлбөр хэрэгтэй. Гэх зэрэг маш олон зүйлсийг эрсдлийг тооцож одоо олон төрлийн хадгаламж нээдэг. Хүүхдийн боловсролын хадгаламж тусдаа. За тэгээ дээрэс нь байр авах мөнгө нь тусдаа ч гэдэм. За тэгээ дээрэс нь дахиад одоо эрсдлийн хадгаламж тусдаа. Хин нэг нь өвдөгч гэдэм үү те. Ямар нэгэн одоо гэр бүлд нь асуудал тулгарх ч гэдэм үү. Тийм эрсдлийн үед одоо хийдэг хадгаламж гих мэтлэн маш олон төрлийн данцыг зэрэг ашиглаж банкны мэдлэг маш өндөр байдаг. За тэр тал дээр бол солонгос хүмүүсээс, солонгос эмэгтэйчүүдээс бас суралцах юм маш их байдаг. За тэгэл зээлийн карт те. За тэгээ дээрэс нь ганц одоо банк гэлтгүй үйл хөдлөх хөрөнгийн тухай үйл хөдлөх хөрөнгийг хэрхэн аваад JTK буюу дараа нь одоо жишээлбэл амархнаар ярих юм бол цаашид өсөх одоо орон сууцнд хөрөнгө оруулна гэсэн үг байхгүй. Цаашид одоо энэ орон сууц, энэ одоо газар, энэ газрын үнд хүрнэ гэсэн газраа ерөнхийдөө хөрөнгө оруулалт хийгээд банкнаас зээл байр авнаа да. За тэгээ байр авчаад 5 жилийн дараа одоо жишээлбэл чи 200 сая воноор нэг байр авчлаа. Тэгтэл 5 жилийн дараа нөгөө тухайн байр чинь 5 дахин 10 дахин өсдөг ийм байр газрууд байдаг. За тэгээ 5 дахин өслөө гэж бодоход тэр байр чинь тэрбум болоод явчихна гэсэн. За тэгэхээр тийм амир холын хараатай одоо байр эдрэж ихсэн авдаг. Манайхан шиг одоо юу гэдгийг сургуультай ойрох юм ч авч яач гэдэг юм уу те. За эсвэл юу байр нь гоё юм байна энийг авчаач гэдэг юм уу. Эсвэл одоо юу гэдгийг цаг агаар нь сайхан юм байна энэ байрыг авчаач гэдэг. Тийм одоо хүчин зүйлсүүдийг бол хардаггүй. Байр авахтаа ч гэсэн хөрөнгө оруулалт гэдгээр одоо хардаг. За тэгээд цаашид өсөх тийм газар, цаашид өсөх 10 жилийн дараа холыг мэдээж харна 5 жил бол биш 10 жилийн дараа энэ байрыг зархад надад хэр зэрэг ашиг байх юм. Тэгээ 2 дахин би мөнгөө өсгөж чадах юм уу гэсэн үүднээс ерөнхийдөө байр эдрээ авдаг. За тэгээд ихэнх солонгос ажмаа нар одоо 40 50 мавтай ялангуяа 40 50-тай тийм хүмүүс нь болохоор орон сууцны хөрөнгө оруулалт, байр, газар хөрөнгө оруулалт эдэрлөө маш их ордог. Тэр ч утгаараа одоо мөнгөтэй байна гэсэн үг л дээ. За тэгээд тэр ерөнхийдөө тиймэрхүү зүйлсээс мөнгө маш их олдог гэж хэлж болно. Энгийн одоо хүмүүс нь ч гэсэн олох боломжтой. За боловсролын тал дээр болохоор солонгос эмэгтэйчүүд болохоор ер нь монгол эмэгтэйчүүдээс бол арай бага гэж хэлж болно. Яа тэгэхээр монгол эмэгтэйчүүд болохоор боловсролтой маш их анхаарч ерөнхийдөө ихэнх нь бакалавр, магистр сурдаг. За мөн монгол эмэгтэйчүүд карьертэй маш их анхаардаг шүү дээ. Хүүхэд гаргасан ч гэсэн одоо ажлаа заавал хийдэг. Тэ нэг жилээ одоо амарчаа заавал буцаад ажилдаа ордог. За мөн хүүхэд гаргасан ч гэсэн сургуулаа төгсдөг. Хүүхэд гаргасан ч гэсэн заавал ажиллах ёстой гэсэн нэг тийм бодол монгол эмэгтэйчүүдийн бүр тархинд нь байдаг. Солонгос эмэгтэйчүүд ихэнх нь одоо юу гэдгийг одоо ч гэсэн яг тэгж боддог хിവэрэ хэдийгээр одоо гайгүй боловсралтай гайгүй ажилтай юм ч гэсэн өөрөөсөө илүү мөнгө олдог, илүү мундаг тийм хүнтэй суугаад хүүхдээ гаргаад гэртээ суухыг бол илүүд үздэг. За тэгээд нөхөр нь одоо эцгийн эрхт бас маш их үйлчилдэг орон. За тэгэхээр эрэгтэй нь ерөнхийдөө мөнгө олж ажил хийх ёстой гэсэн тийм сэтгэл зүйн бол одоо хүртэл байгаа. За тийм болохоор эмэгтэйчүүд нь ихэвчлэн л ер нь 1-2 хүүхэд гаргачих юм бол гэртээ хүүхдүүдээ л хардаг. За тэгээд мэдээж хүүхдүүд нь жоохон том болоод ирэхээр арай одоо мөрөөдлөө одоо хүслээ дагаад өөр нэг бизнес эрхэлдэг ч юм уу те хувийн юм хэрэглээд кофе шоп, гоан зүйдийн тиймэрхүү юм хийдэг шигсэн хүмүүс байдаг. За тийм болохоор ихэнх нь ерөнхийдөө карьераа бол хоёрт авч үзээд гэр бүлээ нэгт авч үздэг тийм байдаг юм битээ хүмүүс. Монголд болохоор хоёулангийн яг зэрэг хийдэг шүү дээ. Гэр бүлээ чи одоо би болоход карьераа чигээд явдаг.
Тийм. Тэгэхээр Монгол одоо эмэгтэй хүмүүсийн бас потенциал өндөр гэж хэлж болно. Илүү их одоо юу гэдгийг mind одоо бодол нь илүү том гэх юм уу Монгол эмэгтэйчүүдийн солонгос эмэгтэйчүүд ерөнхийдөө амьдралынхаа турш яаж ийж агаад нэг гайгүй ажил хийдэг те гайгүй цалинтай одоо тийм хүнтэй одоо насан туршдаа одоо санхүүгийн эрсдэлд орохгүй амьдрах тийм залууг бол хайж байдаг. Тийм хүнтэй суухыг хүсдэг. Тийм байдаг байна. За мөн Монгол эмэгтэйчүүд маань болохоор ерөнхийдөө олон хэл сурдаг. Ихэнх нь англи, орос хэлтэй ч гэдэм юм. Сүүлийн бол хятад хэлтэй юм байдаг те. Маш олон хэлтэй ч гэдэм юм. Ер нь тэр тал дээр солонгос эмэгтэйчүүдээс хамаагүй илүү. Солонгос хүмүүс болохоор нэг л хэлтэй байдаг. Ганц англи хэлтэй ч юм уу, ганц хятад хэлтэй ч гэдэм юм, ганц япон хэлтэй ч гэдэм юм. Хэлэхгүй хүмүүс ч гэсэн маш их. Яа тэгэхээр энэ нөө 50 сая хүнтэй том гүрэн болохоор те. Заавалчгүй одоо англи хэл сурах шаардлага одоо байхгүй гэдэг ч юм уу да. Тэгээд сүүлийн үед ерөнхийдөө англи хэлийг мэдээж маш чухал гэж сурж байгаа хүмүүс маш их байна. Англи хэл, хятад хэл тэгсэн ч гэсэн манай Монгол эмэгтэйчүүд шиг тийм хурдан сурах чадвар нь жоохон муу. За мөн хэлний хувьд болохоор Монгол эмэгтэйчүүд яхаарахгүй өндөр байдаг гэж хэлж байна. Одоо миний үеийн 20 эдтэй, 30 эдтэй эмэгтэйчүүд нь болохоор мэдээж өөрийнхөө боловсролоос илүү хүнтэй суусныхаа дараа хүүхдийн боловсролтой маш их мөнгийг бол зарцуулдаг. За тэгээд хүүхдийн боловсрол бол багаас нь бараг 5 настаас хасна эхлээд таеквондонд явуулж эхэлдэг. За таеквондо гэхэд сарын одоо төлбөр өдөр чи 200,000 вон, 150,000 вон тий багтаа одоо 100,000 вон ч юм уу ийм байдаг. Тэгэхээр заавалчгүй дугуулны дамжаанд явуулдаг. За тэгээ эрэгтэй хүүхд гэлтгүй, эмэгтэй хүүхд гэлтгүй яг адилхан таеквондод бол бүх солонгос хүмүүс явдаг багтаа. За тэгээд таеквондогоос ахуулаад одоо болохоор бага ангиас нь эхлээд англи хэлийг маш чухал гэж үздэг болсон учраас англи хэлийг зааж эхэлж байгаа. За тэгээд сүүлийн үеийн одоо энэ бага ангийн дунд ангийн ахлах ангийн хүүхдүүд нь болохоор хэлэндээ одоо англи хэлэндээ хамаагүй сайжирсан гэсэн үг. За тэгээд бага ангиас нь эхлээд англи хэлний дугуулын дамжаанд явуулаад за тэгээд дунд анги дээрээс нь эхлээд ерөнхий одоо юу гэдгийг хоцорж байгаа хичээлүүд байдаг ч юм уу те. За мөн ингээд хичээлүүдээр нь одоо бүх төрлийн дугууланд явдаг. Ерөнхийдөө солонгос хүүхдүүд маш завгүй байдаг. Өглөө ерөөсөө гараал тэгэл өдөржин явсаар агаал англи хэлний дугууланд явал хийлийн дугуулан, төгөлдөр орын дугуулан, балетын дугуулан ч гэдэм үү те. Төрөл бүрийн дугуулангаар явж аал гэртээ ерөнхийдөө ингээл 9 мөсийн үед ороод тэгээ жоохон хичээлүүдээр хийх юм байх юм бол хичээл хийж агаад 10 11 12 гэж амар орой унцдаг. За тэгээд ахлах ангийнх нь болохоор ерөөсө битүү дугуулангаар бөмбөгдөн. Яа тэгэхээр яэш өөх ёстой гэсэн үгнээс ахлах ангийнх нь бол 12 хүртэл ажилдаг дугуулан хүртэл байдаг. Англи хэлтэй. За тэгээд тоо юу вэ ингээ бүх төрлийн дугууланд ерөнхийдөө явуулдаг. Спортын, хичээлийн, хэлний гэх зэрэгээр ингээд категорилоод явуулдаг байна. За өнөөдөр та бүхэндээ солонгос эмэгтэйчүүд ямар байдаг талаар ерөнхийдөө мэдээлэл авах хүрсэн байх гэж бодож байна. За тэгээд авахыг аваад хаяхыг хаяарэ манайхаа. За ямар ч гэсэн солонгос эмэгтэйчүүдээс сурах юм их байд юм байна. Хаях юм бас их байд юм байна тийм ээ. За тэгээд нэг үгээр хэлэх юм бол солонгос эмэгтэйчүүд болохоор ерөнхийдөө маш их залтай, айхтар, за мэдээлэлд бол маш соргог. За хүүхдүүдийнхээ боловсролд бол маш их анхаардаг ийм эмэгтэйчүүд байдаг шүү гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн одоо видеон дээр уулзлаа. Түр баяртай манайхаа. Тийм subscribe тэгээд сэтгэлдээ бичээрэй. За мөн ингээд subscribe хийгээд like, share эдгээр мартаваа. За ямар мэдээлэл бас цаашаа сонсохыг хүсэж байна. Сэтгэл хэсэгт бас оруулаад аваарай манайхаа. Баяртай.